Өнөөдөр төрийн албаны үндэсний чуулганыг зохион байгуулсан байна. Төрийн албаны орон тоог багасгах асуудалтай зэрэгцсэн зарим салбарт хүний нөөцийн дутагдал бий болоод байгаа нь анхаарал татаж байгаа юм а. Тухайлх юм бол зарим нарийн мэрэгжил шаардсан ажлын байран дээр хүн ирэхгүй удах эсвэл ирсэн ч гэсэн удахгүй гарч байгаа нь төрийн албаны үнэлэмжийн асуудалтай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Ялангуяа бүтээмжээс нь хамааруулж цалингийн үнэлгээг нь тогтоож байхгүйгээс болж шудар бус байдал үүсч төрийн албанд ажиллах сонирхол багасж байгааг залруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. 2023 оноос өмнө энэ хурцгуур төвөөс төрийн албан агчны судалгаа авахд 60% нь бол баг энэ төрийн албанаас гарна гэдэг тийм судалгаа гарч ирсэн. За 2023 оноос засгийн газраас үе шаттайгаар бас төрийн албан зөвлөжсөн холбогд байгууллагатай саналаа хүргүүлсний төвшөнд 20-30-40% харин төрийн албан агчийн цалин өсийг үе шаттайгаар нэмэгдүүлснээрээ орон нутагт ажиллах хүний нөөцийн хангалт харьцангуй сайжирсан. Манай аймгийн хувьд 5590 төрийн албан агчтай. За 2020 оноос хойш ерөнхий тусгай шалгалтыг шинэ журам хуулийн дагуу зарлаад явж байхад 110-20 орчим сул орон тоо бол ер нь байдаг. Байнга зарлагддаг. Нэг талаас нь хөгжиж байгаа боловч нөгөө талаас нь ингээд сул орон тоо бол үүсээд яваад байдаг.